За Hook Anglers клубын найзуудын бэлтгэл дээр ирээд иж байна. Юм заалгах гээд. Түрүүн баахан кастинга жоохон заалгаж авлаа. Өнөөдөр манай Hook Anglers клубийнхан маань ер нь ийм шийдэх техник, тий шийдэлтийн техник гэтрээ давтчихъя. Одоо удахгүй бас улсын аврах юм байна. Тэгээд бэлтгэлдээ гарсан байгаа байна л да. Намайг өрсөн. Би ирээд зөндөө юм заалгаж аваад кастинга нэлийн цэгцэлж авлаа. Тэгээд ерөөсөө ингээл богдвол туулгол нүдэн дээр 3-4 заагаас гаргачих юм аа. Ердөө асуудалхгүй. Хизээ нэгэн цагт барьж суртлаа. Зөв боловсон соёлтой загалчлаа да. Яамаа. Үндсэн яг техник нь. Уурга өргөлж доошоо байна уцаад татахтаа. Уурга сат уурга тэр ингээд нэг шугамнда байна гин. Би яг сая заалсан юм аа. Та сайхан хэлээд өгье заяа. За тэгээ богиносглоо каст хийхдээ гар нэг төвшөнд байх юм байна. Тэгээд өөр нь хүчлэхгүй. 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3
Нэг хоёр гурав. 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 За ерөөхдөө тун айтайхан болоод байгаа. Гэхдээ бас л түүхэл байгаа л да. За хамгийн гол нь ийм байна. Гар нэг төвшөнд байх хэрэгтэй байна. Би болохоор өмнө нь ингэж шийдэсэн. Ийм тойрог сая хэлснээр болохоор гар нэг төвшөнд татлаа. Тавлаа. Татлаа. Тавлаа. Нэгдүгээр дүрм. А хоёрдугаарт болохоор хурцгууртайгаар хөдлөн гэсэн үг юм байна. Анханасаа хурдан биш. Татхтаа удаанаас хурдлаад яг төгжгтэй хамгийн хурдтайгаа байх хэрэгтэй гинэ. Тэгээ мэдээж хүчлэхгүй. Хүчлэхэл юм бол буруу болчиход байд юм байна. Тим хэцүү амар сүртэй юм хийж ингэж огт бодохгүйгээр сэтгэлээ сайхан ариусгаад гой ингээд өөрөөр нь 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 Зяг 7 хоногийн дараа бол айтайхан болчихно л гэж. За тэгэл ингээл уртцаад байж болно да. 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 Өөний бүр хойлоо манд болчихлоо. А энэ уртлынхаа хит бас доошоо болгоо сатуркэ доошлуулад байна гэсэн шүү. 1 2 3 1 2 Би хойдлоо айтайхан болж байна. Хойдлоос гэж шахуурдах нэг айтайхан болж байна. Уртталтаа жоох эвгүй байгаад тах юм. 1 2 3 1 2 хүчлэглээр дахиад хол явахгүй. Хүчлэглээр хол явдаггүй юм байна. Ингэж хүчтэй шидэх нь гол биш. Уурга гар хоёр чинь нэг цул болоод уурганыхаа инерцээр гэж шахуурдах буюу түрүүний хэлсэн хурцхуур гэдсэн шүү дээ. Удаанаас хурдан төгжин, удаанаас хурдан төгжин, удаанаас хурдан төгжин төгжингүүт хурдтай дээрээ төгжчихгүүд уурганы үзүүрийн нөгөө гэдэг номорж байгаа хэсэг чинь уцаа шахуурддаг юм байна. Гол зарчим нь тэр юм байна. За бич дахиад эхлэе. Саяныхыг мартаарай. Мөрөө суллаа. Хамаг бие сул. За 1 2 3 1 2 3 1 2 3 Тэр ардаа барьцсан. Ингээд байгаа байхгүй энэ. Наваа тэнд юу яж байгаа. За харагддаггүй үгүй. Ингээ хажууд барь та. Зя тэр харж гинөө барьцсан. Ингээл болоо. Хийсэн бүхэндээ сэтгэл ханаа суу чилаа. Бомбокай даатгай чинээсэн тэр шав. Өнцөгч тааруулж би хэв шахгүй гэр шав. Түл бүртэн чиний тархианда хитэ бэ. Азуудгээд орж та welcome. Welcome читэй хүртүдэ welcome. Ах цагаа хүнлээ тос цолоо welcome. За сайн байцгаана уу? Сайхан наадцгаав уу? Бууд загасчны замналын эпизод 3-т явлаа. Наадмаар яг явах байсан. Тэгсэн чинь наадмын 2 өдөр амар бороо орсон. Улс даяараа. Тэгээ энэ загасчин найз маань зөвлөгөө өгөөд ийм циклон гэдэг. Тэд нар чи бүр ийм газрын зураг хард юм биш. Мангар том циклон Монгол орон даяар байна гэх. Тэгээ жоохон хүлээгээд ялчгүй хүлээж байгаад өнөөдөр гарч ийн. Өчигдөр сайхан бөхөө үдсэн. Сайхан наадсан. Season 1 эпизод 3 ямар ч байсан хийхээр явлаа. Энэ удаад бол гайдтай явж байгаа. Тэ загсны гайд найзтайгаа явж байгаа. Найзын зөвлөгөө, найзын мэдлийн дагуу хамт явж байгаа.
дээгдэж цаа чин ингээд өөрөө голоо болоод заавал чамайг загас бариулна гэсэн. Барина. Өнгөрсөн дугаар дээр сөгнөгөр явсан. Бороогоо тооцоогүй. Гэхдээ надаас бусад хүмүүс тэнд засалжсэн хүмүүс бол барьсан. Ирээд нэрээ ийм Hook Anglers гэд клубын залуучууд найзууд маань намайг нэг бэлтгэл дээрээ ураад зайсангийн энэ тэнд нэг юм шиддэг газар бэлтгэл хийдэг газар байд юм байлээ. Тэнд бэлтгэлээ хийж байхдаа намайг дуудаад надад кастинг жоохон зааж өгсөн. Тэрнээс гадна өөртөө тэнд нимпийн бэлтгэл хийжсэн. Тэгээ бэлтгэл хийж байгаа барьцдаг юм байлээ. Нүдэн дээр ингээд гаргаж ирээл над мад чиг тэгэж нэг юм уу яахгүй. Хэдүүлээ. Хол зарим барихгүй зүгээр бэлтгэл ингээд барьчих юм билээ. Тэгээд дээрэс нь 27-28-нд Багнуур fly fishing-ийн улсын авраг болох гэж байгаа гэд бэлтгэл хийж байгаа клубийнхан байгаа. Тэр найзуудаасаа ер нь бас хөөх юмнууд сурж авсан. Ядаж тэдний тэр нэм шидэж байгааг харсан. Яаж нэмпээ ингээд тоглоулахыг ойлгоцсон. Одоо л тестлэх. Тэгээд би тэнд ч 2 цаг кастинг хийсэн шүү дээ. Арай дөнгөр усан гэж магадгүй. Тим ажил хийсэн шүү. 2 дахь дугаараас 3 дахь дугаарын хоорондох энэ хугацаанд. Нэмээд бас хүмүүс нэр дараагийн дугаараа хурдан оруулаач гээд байгаа. Саяны дугаар хооронд бол ялчгүй нөгөө наадам play time гэдэг ажлуудтай байсан учраас жоохон удсан. Гэхдээ ер нь бол тийм бас ойрхон явах бас хэцүү байна. Бороо шороо одоо энэ цаг агаарын нөхцөл чинь хүмүүсийн хөдөлгөөнийг ашингуяа юм загасчдын хөдөлгөөнийг хордсон байна. Намар тэр нөгөө бороо хурд гол ус татраад ирэхлээр бол ерөөхдөө их ойрхон явдаг юм шиг байна шүү. Ямар ч хэлсэн хамгийн хурднаараа бууз яваад байгаа. За тэгээд өнөөдөр загасчны замнал season 1 episode 3 ингээд яг одоо эхэлж байна. Тулын ирэг дээрээс одоо хөдлөлөө хаашаа орохыг бол найз мэднэ. За тэгээд явцгаая. Самыг сэтгээд сороо даван хэй там шалаад итгэж авир гарган гээ там чанар шигээд үг шидэнгээ харж аваа мэдээж нөгөө дэлгүүр хийсэх. Тэгэхээр дэлгүүр хэсэлтэн дээр би та нарт донешнээ танилцуулдаг. Надад донешн илгээсэн, ханд үлгээсэн бүх хүмүүстээ баярлалаа. Лайк, шеэр, сабскрайб дарж дэмжсэн бас бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд мэдээж дугаарыг маань үзэж байгаа хүмүүстээ бас баярлалаа. Тэгэхээр би одоо товчхон донешнээ шууд урдаа явчих заяа. Дороо энэ бол 50,000 гам болдоос амжилт, 5,000 good luck, 3,000 алтан одоос дараа баригдана хаа, 10,000 хамтдаа суралцъя good luck, 20,420 энэ юу юм бол 10,000 сайн загасчин болоод баян үлгийд ирээрээ good luck гэсэн. Бас амар баярлалаа. 10k ахад амжилт, 13k яг ийм юм хэрэгтэй байсан шүү ахаа. Данке гинэ. Баярлалаа. 100k загас бариарэ ккк гэсэн байна. Энэ гоё 5151 төгрөг 51 мөнгө заяа. Мундаг загасчин болоорой гэсэн байна. 10,000 амжилт, 10,000 гой контент хийж байгаад баярлалаа амжилт. 50,000 бро улаан ногоон фэнчин шүү амжилт гинэ. 1 2 3 4 5 буюу 12,345 буу захтаа гэсэн байна. 20,000 загасчны онлайн хичээлийн төлбөр хаахаа гэсэн байна. Баярлалаа. 10,000 амжилт бро 9949 гэсэн утасны дугаар байна. 20,000 MM1 20,000 амжилт 20,000 ZZ загасны замл гэж байна. Тэ нэр ZZ гэдэг юм шүү дээ. ZZ EP3 Green Stage R зураг даруулсан дүүгээс гинэ. Playtime дээр надтай нөгөө хамагны Stage R зураг даруулсан дүү. За ингээд мөнгнүүд маань нийлээд 398,496 төгрөг 51 мөнгө болсон. За энэ эндээс 125,000 төгрөгөөр би нөгөө загасчны каталог ном авсан, стори оруулсан хүмүүс харсан баг. Одоо тэр каталог номыг би танахдаг жаа танилцуулсан заяа. Үлдсэнийг нь бол одоо намайг бичиж байгаа Osmo Pocket Creator 3 гэдэг энэ багжаа авахд нэмэрлсэн шүү. Тэгэхээр донешн илгээсэн бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд дахин илгээгээд л хараа. Одоо болохоор дэлгүүр дээр ингэн манай нөгөө дагуулж авч байгаа гайд найз маань бүх юмудаа зохицуулна. Тэгэхээр би юу авах вэ гэхээр зөвхөн цүнхний юм л. Тэр их тохиол. Энэгээр яа тээ? Хайтан гоогддаг. Манай ирж нэг удаагийн аягнууд авч яваадсэн чинь үгүй биш үү. Билээ аяг маягтаа. Уг нь гэхдээ бүх комод нь бэлэн бас байл амар л юм тий. За ингээд дэдвэр хэсэгтээ амар гоё хийцгүй байх чинь бас сонирхол юм байна. Өөр хүн хамаг юм цуглуулаад мод авахаа болоод энэ төлшийг авч байгаа. Энэ болохоор манай загасны замнал дээр ивент тэтгэлгээр орж байгаа танаа дүүгийн компани бүтээгдэхүүн. Надад энийг үнэхээр алдаг шийтгсэн. Ичлэг сайтай. Тэгээд шалдагны үгээр ажиллаж болно. Оройдоо одоо ингээд 6 ширхгэн гэхэд л
нэг өдрийг ямар ч асуудалгүй даана гэж байгаа байхгүй юу. Тэгээд үнэн хэд гэлээ дээ. Одоо хоёулаа уншуулахад хэд болох нь харъя. Энийг авъя. Оён хардаа 3 шуудаа моттой тэнцүү хэрэглэж байгаа. Мангар их өгстэй. Тэгээ надад таалагдаад та нарт бас үзээд таалагдвал энийг аваарай. Багка. Ингээд 9900 тий? 9900. Юу хоёр модыг хайлаа нэг нь 10-аар авчихсан. Чи амар. Тий, тий. Тэгсэн чинь энэ ингээд хардаа 9988. Дотроо 6 ширхтээ 3 шуудаа моттой тэнцэн. Come on. Би та хэдэд нөгөө нэг зааварлагчаа танилцуулахар шийдсэн. Сайн байна уу? Тэгээ манай зааварлагчийг үзье гэдэг Voyage Vista Tour компани захирал Монголд аялал зохион байгуулдаг болон Монголоос гадагшаагаас аялал зохион байгуулдаг гэсэн үгтэй. Тий, inbound, outbound гэж ярьдээ. Ааха. Тэр нь болохоор дотооддоо аялаа энэ гадаад руу аялал гаргадаг компани гэсэн. Дэлхийн 65 орны аялал гаргаж байгаа. Тэ бурхан. Ерөнхийдөө Монгол байдгүй аялууд бол гарч ирж байгаа л гэсэн. Тэгээ энэ удаад болохоор би үлзий найзыг манай хүн бас загасч маш олон жил явсан. Надаас хамаагүй дурслагтай загасч байгаа учраас зааварлагчаар дагуулж аваа. Тэгэхээр хоёлаа хайчихъя. Чи намайг бас 2 хоног наадмын 2 хоног уйлаа шүү дээ. 2 хоног гэж одоо бид нар чинь нөгөө загасчин хүмүүс чинь нөгөө л бороо хууранд бол цагаагаараа сайн хардаг. Тэгээд сайн энэ наадмар чинь бас нэг хэдэн хоног 2 хоног 2 хоног яг бороо. Нилээн сайн бороотой байлаа. Өчтөр уржтэр гарч ихэр чинь тэр бороо үер буугаад нилээн байлаа шүү дээ. Тэгэхээр яг өдрөө харж байгаа л манайд чинь тэгээд цагаагаараа харж байгаа л гой газараа явахгүй гэдгийг л шийдэн л дээ. Тэгээд өнөөдөр шийдэж байгаа нь болохоор л хоттой ойрхон явъя гэсэн бодолтой байна л да энэ хэд. Тэгээд миний ганц мэддэг хөөрхөн газрууд би тэрлүүл явна. Тэжээвэл яг загс бол найдвартай. Тэгэхээр загс бол барих нь би биш маа гэх манай үлзий байна заяа. Сая чи нөгөө нэг наадмын 11 12 өчтөр чи бороо ороод хоёлаа чин уржидөр явах байсан шүү дээ. Чи надад ийм нэг циклон гээл нэг юм харуулдаг. Тэр ямар очтой. Циклон одоо яг нүгэлээ бид нар чи нөгөө интернетээр хаана үйл явж байна, хаана бороо явж байна тэрүүний хардаг байхгүй. Тэгээд циклон нь болохоор одоо яг саяны юу гарч байгаа нэлээд том циклонтой байсан бороо бол тэгэл орж ирсэн архангаа гарлж нэлээд орлоо. Яг архангад амар шүү дээ. Хотод ч амар устай бороо шүү дээ. Хотод бас нэлээд орсон шүү дээ. Тэгээд тэр нь болохоор л тэгээд нэг 2 өдрийн бороо орж явах шиг юм өдөөс наадмаар л. Одоо тэгээд бороо бол тэгэл байнгын ороостой байна л да. Хинтэр аялаа явна гэж ярьж байгаад яа болчлоо. Юун дээр хинтэр рүү явна гэж ярьсан. Хинтээ бол 4-5 хоног борооч байна одоо бол. Өргөжлөөд нөгөө циклоноос харсан. Нөгөө циклоноос хараад зүгтэн дээр бороо бол тасралтгүй орох юм байлаа. Тэгэхээр манайхан бас наамаа яаруулаад байсан энэ борооноос болоод ер нь тэр одоо нэг бороо орчлоор чи ойролцоогоор хэд хоног хүлээх юм дунджаар. Нэг бороо орчвол тэгэл дунджаар ерөнхийдөө 1-2-3 хоног харж ижил болно л доо. Тэгэл ерөнхийдөө газар бороо хэр устаа орсон голынхаа өнгө үзэсөө харна. Тэгээ дээрээс нь одоо нартай байна уу, наргүй байна уу. Бороо орсны дараа нар гарах юм бол мэдээж нөгөө ус нь үерлэн, дээшлэн тэгэл янз бүрийн нөхцлүүд гарч ирнэ л дээ. Тэгээ тэр бол мэдээж туршлага хамгийн чухал нь. Олон жил явж ил туршлага суун. Би бол туршлага одоо хүртэл сурж л байгаа. Би бол профешнл болоогүй. 10 хэдэн жилч явж байна. Гэхдээ бол сурах юм зөндөө байгаа. Байнга л сураал явж байна гэсэн үг л дээ. За тэгвэл чиний тэр нөгөө нэг нууц дарах чи явъя те. За нууц дарал гэж байгаа шүү дээ. Хаана байгаагаа хэлэхгүй гэсэн. Нууц газрууд байгаа даа. Нууц газрууд. Тэр тийшээ явъя. Шигээ. Хурдан явъя угаасаа. Энийг юмд бариулж өглөө. Яа. I'm a ganja farmer. Oh, your ganja. Hey.
Одоо нэг ийм хайртай хэсэг байгаас тохиорсон. Яг тэр хүмүүсээ зогсож байгаа газар тийм газар зогсож шийдэх хэрэгтэй. Нөгөө эрг рүүгээ. Зөв үү? Харин тэгж харагдаад идэв. Ерөнхийдөө Урсгал хааны тэр урсгалын тэр зүг рүү шийдэх байхгүй. Тэгээд зах самуужч юм шүү дээ. Уулынхаа ингэртэй амир хөдөхгүй бас. Тийм үү? Яагаад талдаа юу? Тэнгэр талдаа. Яагаад гэвэл тэр нь юугаар амир юм шүү дээ. Энэ нэг айгүй юм уу? Юулээ? Юугаар ундаг. Юугаар? Нөгөө шавж нь ундаг байхгүй. Тэр өндөр эргээсээ доош ундаг гэж шавж нь ундаг байхгүй. Налуу дээр бол нэг унахгүй. Дааг юм дээр унахгүй. Ингээ гисэн юм дээр л түүх юулээ царцаа марцаа ундаг байхгүй. Араг эмчээ зогстой л юм да. Яаж мэдв? Загас чинь байна гэдэг чинь загас тайлаа гэсэн. Ингээд болоо юм уу? Одоо энэ салга голд бол байх магадaltaй юу? Салааны илүү өндөр үү? Одоо жишээл энэ гүнгийн өсөл шүү дээ. Энэ гүнгийн өсөл дээр л байгаа. Гэтэ энэ ширүүн дээр нь биш, доотлол дээр нь байна уу, дээдлэл дээр нь л байна. Ширүүн дээр нэг байхгүй. Тэр яг орж ирж байгаа хэсэг дээр бол байх магадaltaй. Одоо энэ урсан амар зөөлөн байдаг ч юм уу те. Гэтэ ийм том юм дотор бол том загас бол байгаа. Том юм юу бол аавна. Ленок л аавна. Ихтэй нэлээд үертэй байна уу? Ус ихтэй. Харин тийм Нөгөө борооч одоо гээд ирж л байгаа гэсэн үг байхгүй. Борооч гараал. Гэтэ чулуу муу харагдаж байгаа юм бол амар биш юм гэсэн үг байхгүй. Henko Once warege deren almare huruchin thank you welcome Ama ganja pama бороо ороод. Ингэж уях юм бол уян бушууган тайлагчтай юм те. Нэг гой уяаны арга сурсан. Би одоо бороо зогсонгууд дахиад сүүдрүүч майхнаа барихтаа танаас харуулсан заяа. Амар амархан. Тэгээ ороогоос гадна майхны гац шаах уяа маягаа ороод сураад шүү дээ начаас. Тэ хэрэгтэй. Энийг аав шүү дээ. Энийг нь орох гэж. Яана. За хоёр дахь явуулчих. Харин тийм ээ, шүнжэнгөө бороо. Энэ бүр ингэж хардаа. Тэр цаашаа гарч ийн хав харахгүй болцсон. Яана. За. Ama ganja pama Oh yo ganja de mire hey Ama ganja pama Oh yo ganja За сайн байцгаана уу? Буудлах газараа ирсэн. Ялаа шумуулнаасаа салсан гэж бодсон ч салаагүй байж буудлах газараа ирсэн. Бороо орсон. Мэдээж тэнгуут нь бошуухан майхан сав бариад хамаг юм майхан сав руугаа хийгээд төгнөөд уг нь эхлээд нартай байхад их сарвч марвч бариад томорсон юм а те сүүдрвч бариад хоолоо хийнэ гэл. Тэгсэн чинь шууд борооны үлдэр хойноос ирээд. Тэгэхээр нэг амар асгасангүй харьцангуй гайгүй зүгээр тойроо явчлаа ёстой. Бурхан харж үзсэн баха. За тэгэхээр юун дээр ирсэн баа? Босхын гүрэн дээр ирсэн баа. Нөгөө нэгдүгээр дугаар юм. Манай үлзий маань одоо энэ хойно хоол хийж түрүүн бороошороо ороод маань жоохон амарчлаа. Шил хийсэн. 3 цаг болж байна. Тун эрт байгаа тий. Би та хэдэд нөгөө донешнэрээ авсан номоо танилцуулах гад. Энэ гоё ном. Энийг танилцуулах бодол байна. Энэ дээр болохоор Монгол орны бүх загсын талаарх мэдээлэл каталог. Тэгэхээр энэ номыг би юунд ашиглаж болох талаар бодлоо. Энэ болохоор ийм ерөнхийдөө загсны за би та нарыг харуулъя заяа. Загсны мэдээллүүд байгаа. За энэ одоо юу гэдэг чи? Юу гэнэ? Амрын хөөлөн хэй гинэ. Чипачок гэж байна. За энэ чипак гэдэг загс чинь аахгүй. Хардаа хэрлэн дагууз. Одоо энэ газрын зураг аягүй гоё. Одоо энэ шараар тэмдэглэгдсэнүүд байдаг голуудад байгаа гэсэн үг. Тэр зүүн бүсээр байгааз. Хаашаа онон ийшиг одоо хинтийн ямар голуудын онон балж малж те би сайн мэдэхгүй ямарс буурт байна халах голд байна миний мэдхээр бол хэрлэн голд байна багтаа бол би энэ загсыг бол зөндөө барьж исэн одоо хэмжээг нь энэ дээр заасан байна харж байна уу нэг төө гэдэг чи одоо энэ хавцаа 20 см хавцаа 26 см дунд чинь энэс том байж болно жижиг байж болно энэ номны гоё нь гэхээр энэ одоо бүх мэдээлэл байгаа байхгүй энэ болохоор ийм тайлбартай. Энэ бол аль бүсийн загсын яаж одоо усны мандлын хаана байдیں, хооллолтын, сүргэлдийн юм уу, ямар дижилтийн, хэмжээ нь ямарын, Монгол орны унган загс юм уу гэсэн ийм тайлбар хэлээ. Би нэг уншаад болсон. Та нар ч гэсэн яг ийм ном авахд гэмгүй юм билээ. Одоо тэгвэл энэ дэр бичсэн бас хэвлэн онон уулз, уршин, халах гол, буур нуурын унган зүйл гэж байгаа. Булган голлын
харь зүйл гэж байна. Харь зүйл гэдэг нь болохоор нөгөө нутагшсан ямар нэгэн байдлаар тээвэрлэгдэж очоод тэндээ эдээшээд нутагшсан. Булган гол гэж энэ их гоё гол байна. Энэ номыг уншаад надад юу анзаарчихсан бэ гэхээр энэ булган гэдэг энэ жижигхэн энэ хавьд одоо энэ баруун доошоогоо ямар аймаг юм бол энэ хавьд байгаа нь жижигхэн гол жижигхэн ч юу ах вэ? Том л ах л та. Зүгээр энэ дээр амар жижиг харагдаад байгаа байхгүй. Энэ голын загсны нэр төрөл олон юм билээ. Одоо энэ каталогийг үзэхэд энэ булган гол их гарч байгаа юм. Буур нуур их гарч байгаа. Тэгээ би эндээс юу ойлгосон бэ гэхээр буур нуур манай Дорнотын буур нуурд маань маш олон төрлийн загсны нэр төрөл Монгол улсад байдаг нийт загсны нэлээд олон хувийн нэр төрлийн загснууд нь энд байд юм байна гэж би ойлгосон. Тэгэхээр одоо хэдүүлээ туул гол дээр байгаа заяа. За дүнгууд туул гол дээр ямар загас байдаг вэ гэдгийг харна гэхээр би одоо эндээс олохгүй. Зоодой загас гинэ. Энэ одоо бодвол туул бах та. Туул хаана юм? Улаанбаатар хаана дүүлээ энэ хавьд байдаг те. Энэ дээр бичсэн байна штэ. Байгаль нуурын сав газарт нутагшуулсан загас. Нутагшуулсан загас юм байна. Монгол орны орхон туул голоор гаргасан гинэ. Нутагшуулсан загас гэхлээр нөгөө нэг үржүүлэг байна те. Бас тэрнээс гадна ямар нэгэн байдлаар ингээд нутагчдаг гинэ. Одоо загас шилжүүлэн суулгахад давхар жижиг загсууд дээр дайрдаж их очдог гэсэн. Тийм байдлаар ингэж энэ тийм нутагчсан гинэ. За тэгэхээр туулд маань энэ байж магадгүй юм байна. Одоо эндээс хайх байхгүй юу? За энд ямар загас байд юм бэ? Туулд ямар загас байд юм бэ? За жижигүүдийг хайчи заяа. Жижиг загас бол ерөөхдөө нэлээд хаасайгүй тархсан байд юм. За би одоо яг туулд ердийн варлан гинэ. Варлан гинэ. Энэ одоо хэмжээ нь юм бэ? 3 хуруу гинэ. Энэ хуруу. Энийг тооцохгүй. Жохон том загас харъя. Жохон сүүл рүүгээ байх юм болов. Сурхай. Ээж дотроо тим юмны баг сурхай. Одоо жишээ нь сурхай ингэж байгаа хгүй. Сурхайтан багийн сурхайнхан овг. Тэгээд Монголд байдаг ямар сурхай байдаг вэ гэсэн. Ердийн сурхай гинэ. Тэгвэл энэ дээр Монгол орны хойд мөсмөлөө айс савын сэлэн бүрэн түүний цутгал голууд өгийн тэрхийн цагаан нуурт амьдрын гинэ. Сурхай. Өгийд нэрээ сурхааны диваажин гэсэн шүү дээ. Тэгээ сонссон. Одоо ийм загас гэсэн үг. Тэгээ ингээд бүх мэдээлэл нь энэ мап дээр болохоор ингээд хаан тархсан нь ингээд шараар тэмдэглэгдсэн байгаа. Тэгээ энд ингээд онцлог шинжин байна, өнгөн байна, хэмжээ, одоо ингээд төрсөө шахах хугацаа гэдэг энэ загсны талаар бүх дэлгэрэнгүй мэдээлэл болон хамгийн гол нь ийм бүс нутагт анхаарал өртгөөргүй гэж байгааз. Энэ бол түгээмэл загас гэсэн үг. Тэгэнгүүт ховор загсууд одоо нөгөө туул мул маань ч юм уу те. Одоо энэ амар ховор загас бол бүс нутагт мэдээлэл дутмаг гинэ. Энэ баг шүүж мэдээлэх боломжгүй гэсэн үг юм болов. За миний ихтэй ганц мэдээлэл загасаа юу. Бүр хамгийн сайн мэд. Энийг би тараас юу танилцуулчих. Сулбууртан багийн нөгөө соомч шүү те. Сулбууртынхан овгийн Монголд байдаг нь амрын цулбуурт. Дорнотод өссөн хэрлэн голоос загас өрж өссөн хүүхэд бүхэн соом гэж мэднэ. Хэрлэнгийн хамгийн том загас. Ясгүй, гол нуур, ясгүй ч байхгүй. Гол нуур руу хавирахтай тэгээд жижиг яс байхгүй. Энийг бол өстө багтаа барих хамгийн том даалгавар нь байдаг л бид нарт. Энэ бол одоо жишээ миний хамгийн их барьжсэн загас. За тэр яг нөгөө соомоо олох уу? Биш ээ, соомог нь юу лээ? Тулаа олно штэ. Яг нөгөө бэлгшээгээд хамгийн том загасаа хайж байгаа шүү. За нөгөө тул гэдэг чинь займ загас. Бидний одоо хамгийн сайн нөгөө нэг мэддэг. Тэнгүүд энэ хаалтаа аалт гэж байгаа штэ. Амар том боос тий. Тийм бай. Миний хаалт бол би чи метр 70 гэдэг чинь миний хаалт метр 70 орчим байдаг байхгүй. Тэнгүүд энэ ч одоо метр 70 малын хэмжээний ангаар том гэсэн. Ийм загас байна. Гэтэ энийг бол идэж болохгүй. Энд чинь нөгөө нэг одоо энэ дээр нөгөө нэг юм ч байгаа. Бүс нутагт устдаж болдошгүй. Тийм үү? Монгол улсын улаан ном амтны тухай хуульд ховор амтнаар орсон. Тэгэхээр бид нар энийг бариад тавьж болно. Тэмдэглэгүй. Идэж болохгүй. Ийм загас байна. Тех мэтлээ энэ номон дээр бол ерөөхдөө ийм Монгол орны бүх загсны талаарх мэдээлэл байд юм байна. Тэгэхээр одоо би энийг яагаад дандаа авч явах вэ гэхээр хаашаа явах гэж байгаа мэдэн штэ. За хэрлээ орлоо. Ямар загас байдгийг эндээс харчин гэсэн. Тэгэхээр нөгөө голоо унш гэдэг шиг номоо сайн унших юм бол загас ус барьж болох юм байна гэж. За энэ номны хувьд бол ийм биш үү. За тэгээд нэгэнт одоо сайхан тэгээ задарч энэ хоол болтол жоохон хүлээнгээ завтаа байгаа юм чи зөвлөгөөнүүдээ уншия. Тэгээд хэлэхэд манай би нөгөө пэйж дээр болон инстаграм дээр рил дээр бичсэн комментуудыг бол яг зөвлөгөөг бол авч л байгаа л да. Гэхдээ яг нэвтрүүлэг дээр ямар комментуудыг уншиж байгаа гэхээр YouTube channel дээр маань Ратабаз гэсэн channel дээр миний загсны зам л орж байгаа. Тэрэн дээр
дугаарын доор бичсэн комментуудыг дараагийн дугаар дээр уншиж байгаа шүү. Тэгэхээр яг үндсэн сайн зөвлөгөөнүүд манайхан YouTube channel дээр өгөөрэй. Vlog-ийн доор гэсэн үг шүү дээ. За юм байна. Эндээ би бас нөгөө бүтэн бичиж чадаагүй. 150 60 коммент ирсэн байсан байхгүй юу. Тэгээд эхнээс нь шүүрдэж явжсэн чинь энэ чинь нөгөө ерхийнхээ өмнөх өдрөл яг комментээ бичихгүй бол нэмэгдэн шүү дээ. Тэгээд өчигдөр бичижсэн чинь бүх гараад бөхөө үзээд тэгээ жоохон дотоо ичсэн. Гэтэ яг хоо эхний гоё ингээд ашигтай комментүүд уншиж өгье. Ингэнэ флай шидчээд урсгалд нь оруулаад жаахан удаан хүлээгээд ахиад шид. Одоо би дийг шидэх юм байна. Тэгээ урсгалаар нэг урсгаад жоохон хүлээж агаад би яарад байгаа юм бэ? Дүрснүүдээс хүмүүс тийг зүйлсэн гэсэн үг. Би шидчээд баг буцаад татаад тах шиг байна те. Тэгээ шидчээд жоохон урсгаж агаад тэгээд буцаад татна гэсэн зөвлөгөө өгсөн байна. Ингэсэн байна бас хамгийн анхны баригдах загсыг тэсэн ядан хүлээж байна. Энэ их гоё. Анх баригдах загсаа тавих уу, идэх үү гинэ. Энийг баг хоёлаа анхны дугаар дээр хэлсэн шүү дээ. Анхны загсыг бол 50, шууд 50. Хоёр дахь нь бол идэнэ. За, яг өндөр иргэний доор л загас байдаг шүү. Их тогтун гүн хэсэгт бас байдгаа гинэ. Им их зэрэгний доор гүнзгий хэсэгт тогтун тиймэрхүү газар байдаг гэсэн. Энэ нөгөө голон унш гэдэг талаарх зөвлөгөө авах шиг байд. За голд ороод дуудаад чихийг нь зөөлж байгаад бариач гинэ. Би одоо завш болно те. Тэгээ шилчэд хүлээ жин биеийн 50 хүрээд ирээд надад баригдаач гэж бодох юм байна л та. Бороо орж байх үед агаарын даралт буурдаг учраас загас идэвхтэй байдаг гэсэн байна. Хүмүүс болохоор бороонд баригддаггүй гэдэгс аахгүй. Тэгээд энэ комментиг би бас зориуд дурдъя гэж утсан. Яагаад тэгэхээр бороо орж явах үед агаарын даралт буурна гэхэлэр жоохон хүтрэн гэсэн үг үү? Даралт буурна гэж чинь зэрэг болно гэсэн үг үү? Тэгэнгүүт загас идэвхтэй байдаг. Туршээ. Сая борооноор бол тэгтээ шийдэх аргагүй байлаа. За дараагийн коммент усны мандал дээрх толиог polarized шил арилгаж өгснөөр гол доторх загас харагдана. Нөгөө шилний талаарх яриа. Би ингэсэн. Өнгөрсөн 7 хоногт би нөгөө нэг Hook Anglers клубын тамирчин найзуудтай бэлтгэл дээр нь хамт очиж юм заалгасан. Тэгэхэд тэд бүгдээрээ ийм шилтэйсэн. Тэгсэн чинь би нөгөө нэг харааны шилтэй хүн тэрийг чи зүүж болохгүй юм шүү гэж ботоод исэн чинь нэг нь харааны шилтэй заяа. Тэснэ гадуур нь тэр polarized шил зүүж болохгүй. Тэгэхээр нөгөө харааны шилээ нэг тохирохоор сонгоод тэрний гадуур яг ингээд ийм бас нэг эвтэйхэн зүүж болохоор шил сонгоод барьж болох юм байна гэж бодсон. Өөрөөр хэлбэл ийм нөгөө усыг ингээ харах гадахлаар гялбаад идэг юм шиг байна. Тэ нарны ингээд ийм тусгал тэгэнгүүт энэ polarized шил нь болохоор тэр гялбааг үгүй хийснээр тэгдэм юм шиг байна тий. Чинийх юм уу? Угаах минийх ч биш л дээ. Зүгээр ингэнгүүт гялалж гинөө үнэн шүү дээ. Тэгээд авангууд арай тод болтго шүү дээ. Тийм зөвлөгөөс энийг би хэрэгжүүлнэ. Бэги иттаагаар өгөө шигнэ. Цааш загас байхгүй. Хин л хоос яас идэ гэж бодох. За тоглосон шүү бэги. Өрүүлэн амарч шүү гэсэн бэлээ. Нөгөө жимний чинь 5 амарч идэг гинэ. Машины асуудал гарсан. Өрөө салгалагдсан. 4 дугууны амарч юм болов нэр ингээд урд нь тонгоо тарсан чинь уртлын 2 дугууны голд хоорн олвсныг юм амарч юм бэлээ. Хөндлөх тэр амарч шүү гэсэн байна гэж ойлгосон. Багхан шиврээ бороотой dry fly буюу үсэргээний өвгөөс шидэхэд тажгүй гэсэн байна. Өөрөөр хэлбэл ийм тогтуу мөртлөө зүгээр шивэрсэн бороон дээр үсэргээ dry ялаа шидэхэд авгүй гэсэн байна. Dry fly гэдэг чинь тэр ялаа нахгүй юу? Төрөл нь болохоор за давтаад хэлье. Хэдүүлээ дахиад дасгал номер 1. Fly fishing-ийн төрөл dry fly буюу ялаа, үсэргээ, нимп буюу усан доор нөгөөх нь тэр юм байна. Юу гэдэг л. За би шалгалтын дээр унсан. Юу лээ? үлдэх барьсан байгаа юм шиг. Харин тийм ээ. Савэж гараа. Нөгөө нэг гуравт чинь юу лээ? Унтцсан. Хоол ээж юм унтцсан. Машин барьж ирсэн ядарч. За нэг юм байгаа. Тэрийг за та нар мэдэнтэй юу лээ? Нөгөө бүр гүнднүүд юм загас шиг харагддаг. Халбар шидэж байгаатай адилхан. Fly fishing ерөөхдөө зардал өндөр. Fly fishing-ийн нэг төрөл Япон Tenkara бас их дайжгүй гинэ. За тэрийг нь судлаагүй эхнийхээс ороогүй юм чинь гэж бодоод орхицсон. Tenkara гэж бас нэг төрөл үүд юм байна. За нимп шидэх бол Чех нимп төрөл бас дайжгүй. Энэ тэгэхээр улсын нэг юм төрөл шидэлтийн болон өгөөшний ч юм уу янз бүрийн арга барил байдаг юм шүү тий. Спиннинг ер нь амар даа гинэ. Тийм ээ спиннинг хамаагүй амар санагдсан. Гэхдээ надад дээр би хэлсэн шүү дээ спиннингийн хамгийн төвөгтэй надад тэр олон
өгөөшийг сонгох нь амар төвхтэй санагдсан. Халбагуу, вовл руу эсвэл хөвөртэй нэм шидхүү ч гэдэг юм уу, ялаач юм уу нэг ийм дотор амар олон задардаг. Шидэхэд бол амархан. Спиннингийн ургыг ингэ шидэхэд тун техник нь амархан. Гэхдээ яг барих өгөөшөө сонгох нь амар хэцүү биш санагдсан. Наа чи бамбаа шорт гинэ. За нөгөө могоог чи хэлж байна. Мөрсөн дугаараа нөгөө могоог. Тэгээ энэ дээр хүмүүс хоёр талцаад байлээ. Зарим нь ингээд ингийн могоо байна. Зарим нь болохоор бамбаа шорт гэдэг. Би ч одоо мэдгүй тухайн үед тэгэл хүмүүсээ бурхан байна гэдэг. Лусын хамгаалт нь л хонсон доо. За нэм шидэх үедээ битгий каст хий гинэ. Зүгээр л урсгал дагуу шидээд урсга. Эсвэл how to нэпинг гэд YouTube-ээс хайгна. Тий, нийпийн хувьд бол тийм байлээ. Би тэр өнгөрсөн 7 хоногт бэлтгэл хийхэд найзуудын дээр клубийнхний бэлтгэл хийж байгааг харахад тэд нар бол каст, нийп чи каст хийдгүй юм байна. Ингээ шидэл, урсгалын өөдөө сөргөөл шидэл, ингээл ургаа өргөөл, хөвлөл, яг ингээ нөгөө нэг эртний зарах барьж байгаа юм шиг ингээ хөвлөө урсгаж байгаа. Тэгээд нэг юм хийж илээ. Лайн дээрээ ийм нэг юм зориултын нэг юм палмастер шиг байд юм байна. Тосоо. Тэгээд нийп дээрээ зурчин. Нийп чи юм нөгөө нэг юм тод ногоо өнгөтэй байгаа штэ. Тэнгүүд юм ягаан ч юм уу. Тэг ингээ зурчингуу тэрийг хардд юм байна. Нийп ингээ шидлээ, ингээ урсгалаа. Тэгээд дээш нь барина штэ. Нөгөө нэг лайна дээш уснаас гаргаад урагшаага лидер типэд 2-ны юм урт. Драяасаа өөр нь гэвэл лидер типэд 2 нь нэлээд урт байт юм байна. Тэрийг ингэж хэлжсэн. Ер нь бол стандарт урт нь ямар байх вэ гэдээ асуусан чинь одоо уурганы дамар дээр лайн нь үлдэнэ. Тэгээд лидер нь явна. Нөгөө голын утас. Тэгээ уурганы үзүүр хүрээд тэрнээс доошоо типэд нь яваад ирэх хэмжээний гэсэн үг юм бэл. Уургаараа. Тэнгүүч дээр чинь усанд ингээд нөгөө нэг яг нимп нэм авгалтай гэсэн үг юм байна шүү дээ. Одоо тэр нөгөө бид нар одоо ингэ систем байлаа. Очоод ийм хайртай голдоо усан дотор хайрга аваад ингээ харангууд нөгөө авгалтайнууд байдаг гинэ. Ирвэхний ч юм уу юуны ч би сайн мэдэхгүй байна. Загсных юм болов? За мэдэхгүй юм. Авгалтай л гэсэн. Тэр авгалтайгаа хараад адилхан тийм ороосон авгалтай өгөөшөө хийгээд тэгж урсгах юм байна. Тэгээд доор очингууд нь дахиж авч дээш шидээд дахиад урсгаад доор очингууд нь дахиж шидээд кастинг хийх шаардлагагүй. Кастинг юу хэрэгтэй вэ гэхлээр драйв лайт хэрэгтэй юм байна гэж ойлгосон шүү дээ. 1.11 гэдэг чинь ингээд хүссэн газар руугаа ялаагаа авч шийдэх. Тэнгүүд ялаа чинь түрүүн үлзий бас нөгөө замд хэлсэн тээ. Яг ингээд уснаас пог гэж ингэж орох хэвээр. Пог тээ. Ялаа яг унжаа юм шиг мэдрэмжтэй. Тэрээс ингэж гэж орох биш. Тэр кастингийн техник чинь ер нь тэрнийх юм байна гэж би бас хараар ойлголоо. Ах шөгнүүр таарад байгаль хамгаалагч асуугаад байсан загасчилж байсан юм уу гэнэ. Шөгнүүр байгаль хамгаалагч хайж зөндөө явсан. Олоогүй. За энэс цаашаа комментуудыг бол бичиж амжаагүй, өчтөр бүхөө үзээд амжаагүй. Одоо болохоор нөгөө нэг зааварлагчтай явж байгаа учраас үлзий найзтайгаа гоё нар одоо жоохон өвөлтэй байна. Тэнгэр жоохон онгоогоод тэгтээ задарчлаа тий. Тэр хэд хоног бас саунтаагүй гэсэн аял зүслэх хүмүүс бас хэцүү дэвж гинэ. Хоол ээжсэн уцлаа. Хүй хоол нь яачих вэ? Чи нэг шалах уу? Хоёулаа ер нь болиё. За ерөнхий мэдээлэл өгчлээ. Одоо тэнгэр онгонгууд ерөөсөө загсаа барин заяа. Ямар ч байсан энэ нарийн гол бас шийдэл бас байдаг гэнэ. Ямарс надад зориулсан ийм хэмжээний загсууд байх боломжтой гэж шүү. Яа. Сүртэй харагдчихсан тий. Амар загас орох гэж байгаа юм шиг. Тэгтээ манай нөгөө зааварлагч маань амар маш их бариад өчтөр бас жоохон нойрмод тоос ядраад унтаад өглөө майхан дотор байгаа. Цаг бол одоо 5 болж байна тий. Орой 8 хүртэл бол нар буухгүй тэр хооронд өөрөөр нь жоохон шидчихий. Тэгээд орой болоод маргааш өглөө зааварлагчтайгаа яг та хэдэд яг жинхэнэ загас барьдаг хүний олон жилийн туршлагатай хүний үгсийг маргааш дуулмаа. Хөөд амар намгүй тий. Ялаанаас үрчимээ байхгүй. Баагаатай өгч баагаатай гэсэн. Могоотой өгч могоотой гэсэн. Яна төлөө. Левел ахад баагаатай хамт хонч бит. Энийг яг нөгөө тгээ ороод өгч ямар ч ялгаа байхгүй. Яг нөгөө төшгөө. За одоо нөгөө нэг асуудал үүснэ. Орой арамаа. Зүүс өвлөхөд нэг асуудал үүсээд идэв ш тийм өвөнөр. Имөөнөр гэнэ имэнэр. За нөгөөд харалтай нэ. 1 2 3 4 5. Тэнгууд энийг энэ өнцгөөс нь хийх юм билээ шүү. Одоо яг өөрийн талын тойргоосоо. Тэгэхээр нөө юу яахгүй л задрахгүй л. Хоёлооч нэг задлаад өстэй. Come on. Энэ сатургын тасарсан. Тийм үү?
Хайч ч нөгөө жоох юм чи. Одоо алдахгүй те. Яа, нэг юмнаас юм олон байхгүй бол яг ингэж алддсан биш үү? Нэг. Би дахиад баян хүн шиг ингэж яагаад юм бэ? Ер нь зүгээр энийг жоох ингэсийг ингэсэн шахаж ингэж болдог юм шүү дээ. Тэ? Энэ үзүүрийн жижигэн гараж болд юм биш үү? За манай яваад ирлээ дэлгүүрийн мөнх жаргалын маань өгсөн бэлгэлсэн өгөө шүүд. Эдгээр бол найдвартай авдимаа өгшөөл гэсэн. Одоо би эндээс нэгийг сонгоод нөгөө л хамгийн жижигхэн юуг нь хэрэглэрээ гэсэн шүү дээ. Ялааг нь. Тэгэхээр надад байгаа хамгийн жижигхэн юм. Энийг л шийдээд үзье те. Аль нь гоё харагдаж байна. За чи сон. Яг энэ юм төмөр толгойтой биш шүү. Энэ голын дөрөв тэгээд энэ хідээс ингээд сонгодог. Энэ хүндрүүлэгчтэй биш. Алийг чи нэг боддоо загас ичмээр юм шиг харагдаад байна. Төмөртэй биш гэсэн тийм. Төмөр толгойтой биш. Бүргэн биш. Тэр чинь нөгөө нимп гэдэг юм жигдэг. Энэ хул өнгөтэй. За ингээд ногоон сүлтэй хул өнгөтэй өгөөш богийн хүсэлтээр хийлээ шүү. Хүй идэрчүүд яц би. Өчтөр ороод ирсэн шүү дээ. Өчтөр юм. Дээр ороод ирсэн. Би хамгийн жижигхэн сонгосон байгаа. Бүдэдэд нэг сүстэй. За том цагс бэр гэдэг бэлтгэвтэй. Холгой шидэж өгдөг бай. Энэ нэр ямар сони юм бэ? Нөх жижигхэн байт юм байна тий. Энэ ингээ сэртэнгүүдийг юм шүү харж байна уу? Надад өгсөн сэртэнгүү байгаа. Энэ бол амар хэцүү. Би барь чадахгүй шахав. Яг нөгөө 100-т нь татах хэрэгтэй мэдэрч. Сэртэндээ дээгүүл ороод гацсан шүү дээ. Тэгтээ нөгөө загсаа гэмтээдэг. Бид хэд чинь зөв болгосон загасчаа сурах гэдэг хүмүүс шүү дээ. За энэ бол орж ийн. Ингээд төгжөнд хийжлээ амар. Дараа нь энэ дэгийг ингэж гаргаад шууд дараагийнх юм гэсэн. Сатурка таслахгүй. Одоо энэ нэг жижиг нарийн гол байгаа. Надад энэ гол гэхдээ амар тогтун байгаа болохоор айгу айтайхан юм шиг зүгээр санагдаад байна. Мэдээж байхгүй байх л та. Гэхдээ байхгүй байх л та биш юм билээ. Тэгээд бэлтгэл хийж байгаа хүмүүс чинь нүдэн дээр 20 мороор нь барайл тавил байгаа. Тэгэхэд би ч одоо зорж ирэнгуутаа барихгүй гэж одоо яг юу гэсэн ч үгүй тий. За та нарт их л бод харагдаж байгаа. Нэг комент бичсэн байсан шүү дээ. Йоо би зааж өгөө гэж бүр цөгөрцөн. Одоо гол дээр очингуудаа шитгэхээс өмнө энд нөгөө нэг юугээ торч үзег байгаа шүү дээ. Нөгөө нэг тосоо. Тэрийг гол руу шитгэхээс өмнө торч үзье те. Нөгөө живүүлдэггүй. Яг ингэ билээ. Санаа би. Хайлахал явчих. Тийм үү. Одоо хөргөн юм. Надад тийм ярих болоод үзье. Тэний хэсэг. Миний нэг гоё. За. Энэ нөгөө таталтай. За одоо нэг. За. За одоо ийм байна. Энэ бол нарийнхан голгоц. Нарийнхан. Тэгээд хамгийн тогтмол хэсгүүд юм л. Түрүү тэмдэг дээр гарч байгаа. Тэмдэг хийдэг. Тэгээд энэ ганц нэг шилжиж байгаа. Тэгээд том болгоно одоо тэр уулын одоо бааш тэр ороод том болгоно гэсэн. Тийш очиж тааш ихэд жижиг болоосаа бас жаргаж өгөх байхад үзэгтэй яах вэ? Энэ нэг бол юу гэдэг нь тийш босоо оронгууд. Тийш одоо ингэ голцсон. Тэнгүүд ивүүтэй тоох. Энгүүд тустай шаханд боломжтой. Энэ хүндлэж магадгүй тий. Юу. Шавтай. Бид ингэ тийхээс хайртай цоцоо гоцтой байгаа. Тэг харж амар. Тэг боц. Хаж юу? Энэ хүн зүг. Йоо. Амар үгүй тагтаа. Тэр яраас нь харж байгаа мөртлөө ийм хүнтэй байна гэж чинь нэлээд тунгалаг байна гэсэн үг үү те. Юу. Тэгвэл яах вэ? Өнөө татгаар үзэх юм. Тийм үү? Нөгөө юу баа? Илээ. Ихтэй. За энийг ингэнэ гэсэн. Ялаага норохгүй тулд норхлоор живчдэг гэж байгаа байхгүй. Энд чинь нөгөө хөвөх ёстой. Ялаан дээр энийг дусаана гэсэн. Нэг жоохон дусаадаг гинэ. Нэг тусал болоо. За тэгээд энэгээр ингэж имрээд өгдөг гинэ. Энэ ийм хуурай нэг тийм гарын тос шиг ч юм уу. Нэг тийм хуурай л юм байна. Ямар ч үнэргүй.
Би ингээд нэг юм тестлээрээ заавал эхлээд үнэртэж үздэг шүү дээ. Эрэгтэй хүмүүс юу нэгдэггүй. Life Flotant гинэ. Ийм тос байгаа. Энэ 30,000 гэдэм билээ. Би Rapala 5 дугаар сургуулийн Rapala дэлгүүрээс очиж авсан. За одоо нэг ийм богинохон жижигэн гол юм чинь нэг айхтар юу хийх хэрэггүй хаа. Амар кастинг. За хаашаач гэж зайгүй юм ч тийм. Би зүгээр ингээд ийш нэг хөвлөөл. Тий. За яарныхаа юу дандаа бүтгүүтдэг байгаа манайха. Яг л нэг хөргө хэд хоног юу яагаагүй бэлтгэл хийгээгүй. Тагч. Яг л харагдсан юм тий. Зүгээр ингэж усан дээр ямар байгаагүй. За. Тийм босоо байт юм тий. Яаж хөвд юм тий. Би татаг энэ уснах хорсолоо л ингэ. Тийм ээ. А энэ миний бас юм харж байгаа юм биш. Яг нөгөө өгөөш мань яаж байх хэрэгтэй гэдэг тий. Бодох юм харж байгаа юм. За би кастинг хийя. Гялаад юу шалтгаан байдаг юм бэ? Манайхаа нөгөө нэг дагуудаа би ингэ тогтсон шүү дээ. Тэгээ ингэ носны мандал дээр ингэ гялаад байгаа шүү дээ. Тэнгүүд өгөөш нь харагдахгүй нэрээс. Уусаа дагуудаа биш тийч шийдэх юм доо. Ширээ урсгалт болохоор гялс живчтэй юм байна. Тий. Тэгэхээр би ийш алхачаад энэ рүүгээ шидэж үзье те. Тэгээд энэ намуухан руу гинт цүлгээд орчих үү те. Хөл дорхосоо тэмтэрч явнаа. За угаасаа энэ тосыг төгсөн гэсэн нөгөө энэ чинь бүр 100% хамгаалахгүй шүү дээ. Нөгөө зүгээр байвал нэг хийж идэх жийх бол арай нэг 5 дахин 4 дахин ч юм арай удаан те. Хугацаанд нэг шулуунд байна уу? Тэр нэг жоох өргөн босч байгаа хэсэг рүү явах уу эсвэл хайлаа бүр их гол руу явж үзэх үү? A few minutes later. Буудалсан газараас нарийн голууд гатлан юу гэдэг вэ? Үлгэр шиг юм ярих гэсэн чинь марцлаа шүү дээ. 2 3 нарийн гол гатлаад их гол дээр нь ирсэн. Амар шумалтай байна тий. Яа, тэгтээ би ингэж бодлоо. Энэ амар юм зэрлэг их шумалтай байгаа юм чинь. Шүгч. Йой. Зэрлэг их шумалтай байгаа юм чинь. Зэрлэг байна л гэсэн үг гэж бодлоо шүү дээ. Жохон нэг хүн ирээгүй мөн үү? Байх магадaltaй баг тий. Яа. Энэ заслаг нэмэртэй ч юм уу гүү ч юм уу мэдх малгай халуулж байна. За тэгэхээр энэ яг ийм хардаа амар гой тогтуу хэсэг олсон. Их гол тэр цаана бүр улаанаар ирэх чинь тий. Амар ийм их чимээтэй амар их юутэй хэрэг алга. Тэгэхээр одоо энэ яг гой тогтуул хэсэг байна гэж бодлоо. Энд л шидэд үзье дөө. Тэгээ нэг цаг орчим шидвэл шидэд тэгээд буцъя. Тий. Гэхдээ би ер нь энд яагаад зогсоод байгаа юм? Ус руу орно үстэй. Тий шүү дээ. Энэ хүнзээ яг уу. Гэхдээ энэ гайгүй харагдсан л хүнзээ байгаа юм да. Юу тэр хатаа. За. Йоо, би ингэ туснаас айд юм байна. Юу. Тэгээ ямар гой тогтуу юм бэ? Ой. За болно хаа тий. Цагнуусан байна. Яна тамхи норчвол нэр өөр тамхихгүй шүү дээ би чи. Норч шүү дээ. Энийг шидлээ шүү. Ой барьцаа. Ой барьцаа. Атцаа. Бэнтэ. Гимрэшби хэрхэн мэдэрмэтэн загийг хийх нэг гидэр хийлэгч би тиймээс үнэн бай ачааргал дүрнэ заавар бай Сая тэгт ямар урамтай гоё юм бэ. Цаанаас өсөрч шүү дээ. Тэгтээ яг энэ хэвдэл байгаад. Сая энэ хэвдэл 2 3 татлаа шүү дээ. Татгын мэдээд энэ хоцроод байна. Харж байна уу? Намайг биш ээ талаага. Йоо тэгтээ тэр хамгийн ихний брэймэр л шүү дээ. Тэ. Йоо би бүр бэрээ ичүүл гэж бодлоо шүү дээ. Чилийн хин зүгээ
За энэ ч давгүй болох гэдэг юм уу? Яа. Яг гарч ирсэн тий. Замнаа загас харсан уу? Загас байгаа. Тийм ээ, ийм тогтун эрэг дагав, өндөр эрэг дагав өгний юм бэ. Энэ үлцэг хэлснээр юм биш. Энэ буруус ооц. Бурууснаас ингээд ялаа малаа амт дунаад доор нийтдэг гэж магадгүй юм тий. Тэг санагдтаарсан. Яг буруусны доор бол татаад байгаа хөөхгүй. Цаг нь болсон гар байн зүйлийг их болсон байн зүйлийг магтасан байн зүйлийг их болсон байн зүйлийг харамсаж цаг биш цаг нь болсон байн хайтай сүхнэтэй чавын наттай Манай зааварлагч сэрсэн. Сайхан амарсан уу? Сайхан амарсан. Чам байхгүй ордор мань хоёр бүр тийшээ хоёр нарийн гол гатлаад чиний зааврын дагуу ганц нэг газар шидэж үзлээ шүү дээ. Өнгөч гинөө. Мэдгүй нэг юм жижиг юмнууд оролдоод билээ. Гэтэ яг ягаад байгаа барьж чадаагүй гэдгийг бол маргааш өглөөсөө чамаар заалах гэдэг. Өглөө дагсал байна уу? Эсвэл цаг хугацааны л асуудал. Окей. Одоо гурлаа амрах гэж юм хитэн болсон явдлыг л яа. Яг юм өөрт тохиолдсон загсчилж их явцад аим шиг юм. Тийм түүхүүд юм байх болохгүй. Зөндөө байгаа шүү дээ. Яриул тэгэл дуусахгүй дуусах дээр. Би нэг хураа ахтайгаа нэг удаа хоньногор яасан. Хоньногор дээр очиод шүн орой өдөр гарсан юм аа энэ нэг 4 цагийн үеэс гараад 8 9 гэж очиж байгаа. Тэр спот дээр амар тийм шүн очив. Тэгээ бороо хууртаа яг үед очисон болохоор нөгөө чинь гол улсан бас нэлээ үерлсэн хааны хонхоос харахгүй харахгүй тэгэл яг ийм үед дүнж бодлоо юм тийм. Болохоор гэж яахгүй ханхуу тийм байна. Найрныхаа юм уучаал гэл нутаалж шигэл шүн гэл энэ одоо майхны ханын гэл үсгэл нэг хүн гэл маажид байна. За нэг шүн орой гэдэг нэг хан найдсан тийм дууч мэт тоохгүй юу. За тоохгүй өнгөрчлөө нэг орой. Маргааш нь өгдөөдөө босоод өгдөөний цагаа уугаал загсандаа явд юм аа. Тэгээ маргааш нь бид нар буцаараа болов нөгөө отгоо майхан захнаа хураал гэсэн чинь хонсон газар нь болохоор нөгөө майхны доор нь булш байж таараа. Булшин дээр нь би майхнаа барьсан. Та тусдаа майхан барьсан. Тий. Би болохоор тэр булшин дээр нь 2 3 хонч байгаа байхгүй. Ирэг дээр би болохоор яг ирэг бага баримж байгаа шүү хаана байх вэ? Тийшээ ирэг рүү унгаад нэг баримж байна тий. Тэгээ гол бас игүүл. Гол гээд би гээд хальтраад унгын болохоор тэр юу хадастай гуталтай бол бас тэгж тэр баргийн хальтрын гэж байхгүй байхгүй. Бас игүүл. Тэгээд нөгөө майхны орой болон гээд ханын гээл маажаалтай. хаажаа. Мэнда бити хүрээ. Мэнда гоё хүрхгүй яриа. Тэгэхээр ихтэй яг энэ газраа мэлж хаан буухсан. Ер нь тэр энэ болж өгөл гэгээтэй сайн судалж иж боо. Ер нь гоё газраа ямар ч зүйл шүү дээ. Харанхууд буух юм бол болсон дээр л бити явж байгаа гэдэг л. На зөвхөн бууш биш шүү дээ. Бас тэгээд харанхууд одоо над над заах чи ингээд бас ингээд туршлагатай загсч юм байна ажиллаж байна. Тэгэхээр мань мэднэ бол харанхууд очиж бодлох юм бол үерийн нөгөө нэг бүсд ч юм уу өвдөхгүй байх хэрэгтэй. За тэгээд манайхан сайхан амраа. Өглөө уулзцаая. Яамаа. The next morning. Өглөөний мэнд. Өглөөний цайгаа ууж чинь. Загсалж байгаа хүмүүс ийм гоё тансан өглөөний цай ууж юм байна шүү дээ. Дараагийн удаар сурж авмаар юм байна. Өндөг зайц бас гоё. Өглөө боллоо. Нар бүр дээр гарч. Сэрсэн чи өглөөний цайтай бас гоё юм аа. Ингээд туршлагатай хүнийг дахиж явах чинь амар юм биш. Намаа унтчих хоорондоор манай үлдээ маань өдрийн бид хоёрын явсан тийшээгээ гол өгсөөд нарийн гол гаталт матлаад явж өнгө үтсэн байна. Өдөр нөгөө баруун 100 хоног хэсэг бороо ороод шүү дээ. Тэр борооны ус өнгийн нилээн юу болгочих гинэ. Тэгэхээр одоо яах вэ гэд асуулаа. Өөр байрлал олё. Тэгэнгүүт яана гэсэн үг вэ? Яана одоо юм ярьж баах юм мэдээ загнуулна. Одоо хоолой идчихэд ер нь бид нар юмнуудаа хураагаад хөдөлтөө машинтайгаа өөр газар бас хайд юм байна хоолмол яваад дэше доошоо. Тэгэж хөдөлж юмнуудаа газараа хайгаад тэндээ зааварчилгаа авч загсчлаа. За бид хэд болохоор буудалсан газраасаа байршлаа солиод голынхоо урд гарч ичээд байж байна. Одоо эндээ багш шиг дагаал явна да. Багш тэгээд заас орж өгнө гэсэн тийм ээ? Үлзээ. Адилгүй байх. За. Юу байна да? Өө 50 дөө тэгэл тасандаа өөл барихгүй байж ин да. Шинэ хүмүүст одоо өөх зөвлөгөө юу вэ? Гол дээр ирчээд яг яах хэрэгтэй вэ гэдэг. Одоо загас барихаас өмнө гэсэн үг шүү дээ. Юу анхаарах. Одоо үл юм дээр гол дээр ирчлээ. Гол дээр ирчээд голоо сайн харна. Аха. Ажиглаж байгаа загас өнгөч вэ өнгөхгүй вэ тэрнийг сайн харна. Ажиглана.
зүүн баруун төч эхлээс нь ингээд харна шүү дээ. Дэгийг шидэхгүйгээр шүү дээ. Шидэхгүйгээр. Зүгээр ингээд усан дээр усан дээр харж байгаа тэнцээр загс өнгөчээр өнгөхгүй нэ. Тэгээд өнгөдөө өнгөч яах юм бол раяараа нэг ялаагаараа за үзэх юм байна. Тийм. А яг тэр тухайн үед нь болохоор ямар ч загс өнгөхгүй байх юм бол гой спотоо харж агаад нифер ордно. Гүндээ тий. Гүндээ. Одоо яг ингээ харахад болохоор ажиглаад байхад өнгөж байгаа юм бах болоод Өнгөж байгааг одоо эндээс жишээ нь чи шүү мэдчихлээ шүү дээ. Ойртол харна шүү дээ. Тэнгүүд пүл гэсэн чимээ гарах хэрэгтэй юу тий. Эсвэл анзаарахдаггүй байх юм бол яг гоё спотн дээр очиж байгаа л ниферээ юусоо яваад байна. Одоо спотыг яаж тодорхойлох вэ? Голын ямар хэсэг дээр ерөнхийдөө загас байх магадлал ихтэй байдаг байна. Их тэр бол юу тодорхой бус. Яг энчээ заавалч загас байна гэсэн ойлголт байхгүй. Тэгтээ нэг ерөнхий юм байна шүү дээ. Одоо нэг тохорсон хэсэг мэсэг гэдэг. Тохорсон одоо мушгирлсан хэсэгтэй чулуутай байдаг ч юм уу тий. Том чулуу аваарч магадгүй чулууны ард нь засна гэдэг байж идэг байхгүй юу. Уснасаа хүчээ хиндэг гэдэг юм билүү тий. Тиймэрхүү хэсгээр юугаа явуулах гэсэн. Нифэ явуулна, эсвэл драйер явуулна, эсвэл стример явуулна гэсэн сонголтууд гарч ирнэ болохгүй. Одоо бол нифер үзье. Тэгээд нифер бол ямар ч сонгол дээр хөрх юм баригдах бах гэж бодож байна. Миний энэ өгөөшнүүд ер нь хэр байх вэ? Над өгөөш бас болж гинөө яг боломж нь. Тий, өстой сайн. За баярлалаа. Бэкяр тулгад зүүн хашаагаар дөрөн өнөр машаараа мөвэ тачаалаар дөрөн хөрөө тавшаа. Манайхан анхаарч байна. Сая ингээд загас барьж байгаа хүний баруун гар талд нь нөгөө шидэж байгаа талд нь байж болохгүй. Зоогсон. Тий. Тэгэхээр дандаа зүудэл та. Дасигле машинда тавьж ирсэн дуурийг классик инженер болсноо стил Харсан. Олвол тэгээд шугам юугаа лайна тэгшлээл. Лайна тэгшлээл. Зүүн талын гартаа лайна бариад. Тэгээ ингээл голоо өрдөөс шүүгээ явчихна гэсэн. Шүүнэ. Тий. Одоо радар шиг л гэхгүй. За. Одоо энэ чинь гүндээ байгаа шүү дээ. Гүндээ явж байгаа л гэсэн. Одоо ингээд лайн нь тэгшилж штэ. За. 1 мэдрэмж өгөө 5 секунд хүлээгээл 5 ч юм уу 3 секунд хүлээгээл юм орж ирэхгүй байвал одоо энэ шинэ лайн тэгшин болчих штэ. Ингээд тий. Тэгэл буцаагаал нэг ингэж дээш нь ингэж татаж үзэх юм ба штэ. Тоглуулт маягийн гэсэн үг. Тэгэл 5 байхгүй байвал дахиад шиднэ гэсэн. Одоо ингэ сэгсэж өгөөд. Тэгэхээр нөгөөх нь доотлоо хөдлөн тий. Хөдлөн гэсэн үг байхгүй. Тэгэл нэг 2-3 секунд хүлээж байгаа л юм байхгүй буцаал татна гэсэн. Тэгэл дээшигээ өгсөөл ингээд яваад байна гэхгүй цаашаа. Дээшигээ өгсөөл тэгэл ямар хол явт юм бэ? Урсгал нь одоо энэ жишээ нь ширүүн байна уу? Ер нь дундаж уу? Дажгүй. Дажгүй юу? Өнгө нь ямар байна? Өнгө нь бол тиймэрхүү л. Энэ бор байна тийм үү? Тий. Чи тов тунгалаг байж хамгийн сайн уу? Яг тунгалаг байвал сайн. Тунгалаг байхгүй байвал тэгэл дараа нь стримерээр үзнэ штэ. Гэлддэг. Нөгөө нэг том тий. Тий. Тэр загас шиг харагддаг юм уу? Усан дотроо? Яг гээд усан дотроо татаад тоглодог байхгүй юу? Жарахаа шиг гэсэн. Одоо жишээл энэ уур гараа гэж татахтаа огцон татад ингэж татаж нөгөө юу амьд өгөө шиг л боддог гэсэн үг байхгүй юу? Ёо, ямар гоё хоол явт юм бэ те. Ингэж бас лайна ингээд далжнасны цэвэрлж мэрлэх юм бэ те уургаараа. Болгоол. Ердөөс лайнчил тэгшин байвал сайн байна гэхэлтэй. Ерөнхийдөө одоо ингээд үдчихлээ шүү дээ энэ авидл өнгөхгүй байна. 4-5 шидлээ те. Дээшлээ. За. Газраас фото гэл солио явчихсан. Одоо жишээ би энэ цаатлан ингээд урслан гэж орж иж штэ. Тийм. Тэнгүүд нэг хүчтэй орж өнгөд энэ нэг пул үүсэж байгаа юм. За, пул гэдэг нь одоо пул гэдэг нь болохоор нэг бассейн маяг юм аа. За. Энэ нэг тойрог дотор орж иж байгаа нөгөө ялаа буюу юу чинь хорхоо морхоо чинь энэ дотор орж ийн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр нүү загас нь бас ухтаад энэ чинь доор нь гээд байх магадaltaй гэсэн үг. За. Тэр нэг юм харьгаа гэдэг чинь одоо тэр үстэй. Тэрний доор юм нэг 100 орчим метр газрыг талбай гэж хэлж гин үү те? Одоо жишээлбэл
Энэ доороосоо авахуулаад явна л гэсэн. Одоо тэр нэг энэ усан сан дотор доороос нь ахуулаад шидэл дээшээ өгсөө явчихна гэсэн үг юм тий, тийм одоо үү? зүгээр нэг юу Тэр харгаа тий, одоо ингээд тушаад одоо энэ чэнэс нь харж байгаа л юм байна уу байхгүй шууд мэдээд явчихна. өнгөхгүй л бол өнгөхгүй энд 1000 удаад нэмэргүй тийм үү? Тий. Тэгэхээр сатурн дээр заавалч ингэж лайн дээр ингэж мурууга тавиад мэдэрнэ гэхэлтэй. Өнгөч нь өнгөхгүй нүгт нь шууд чиний гэж гарна ш татал эхлэн штэ. Тийш бол амар ширүү харагдчих шуурсуулна. Чинчил хайрс байгаад бид бол тэгэл мушгилж исэн газар бид засал байна ш мод зоттоо чулуу ихтэй тийм газар дээр байна. Одоо зүгээр тестлэл ингээл явуулаад байна гэсэн. Ийм ширүү мөрөө хамаагүй юм шүү дээ. Хараал Ширүүгээ зогтоод байхгүй бүгдэнд нь л үзэх юм байна шүү дээ тий. Одоо яг сканерж байгаа л гэсэн байхгүй бүгдийг мэдрэл энэ дотор байна уу байхгүй гэдэг юм. Сэдвэргүй энэ бол Хэд шидэл татгуулаад болохоор доошоогоо шууд унаал доогоороо гэл шүүчиж байгаа гэсэн байхгүй. доогоороо жоохон тогтун байгаа шүү дээ. Энэ дээгүр урсал ширүүн байгаа ч. Гүн хэсэг юм чи тий. Зүг үү? Ерөнхийдөө загс болохоор ийм том чулууны ардталт гэл илүү том урсалтай байсан ч гэсэн том юуны чулууны ардталт нуух шүү дээ. Хүчээ Тийм гэсэн тий. багсан юулаа хэмнэх нь бол Тэгэл нэг татвал тэр газараа жоохон наалах юм биш зүг. Барин бартлаа шахуу тий. тий одоо ердөөсөө нэг газар загс байна гэх юм нөгөө тэгэл байж л гэсэн. Ганцхан загсны газар байна гэж Байхгүй. байхгүй. Ерөнхийдөө сүргэлэх маягтай. Уурга маань нэг загсаар хооллолоосоо тий. Энэ дугаар дээр нэг загсаар ядаж хоолч. Би барьдгүй маа гэд манай хүн барьчмаар байгаа. Барих байхаа гэхдээ. Чапако. Хайрус гэдэг юугаар ялгах тийм. Юугаар ялгах вэ? За тайлбарлаад өг. Ингээд жижигхэн хайрус байна л да. Эдгээр чи бол жижигхэн юмнууд л байна. Ийм л юмнууд Ийм л юм байна. Тамах энэ За манайхаа ямар загас харсан шүү. энэ л хамгийн том л юм байна. За нэг алгач. Жинэл Та тавьчих. эле кокине. За. Сэртэг бачгүй сэртгүүд юм тий. Ямар ч байл. Харсан уу даа. Харсан уу даа. Одоо боли одоо харъя гэхгүй. Хоол унд идэл сууж байгаа загас барьж байгаа юм. Хоол унд битээ эргүүлээ гэдээс байхгүй наваа гүнсгэж алах гэжсэн чи. Тэгсэн чи нэрэж бас тийм юм байна л да тий. Хамаг цагаа гол дээр өнгөрөх ёстой байл дээ. Ширээний ард биш тий. Амандан хий тагтана хасонсон арцнаа тий цагта цай хийж явсан өвгөн хүм би нартар наргиж авсан өргөн дүнх би хат зураад авъя гүйлдэл бүхнийг Тэгэл чиний над лайн чин урагтайгаа яг тэгшхэн болоод ирээл наадхаа нэг сэксэрж өгөөл 3 секунд өмнө 4 секунд хүлээгээл баахгүй дахиад дэше цаад усуу гол руугаа шидээл. Чи яг хаан загс байгаа байх боломжтой байгааг харж байгаа л нэг газараа очиж байхгүй бол бишигээ доошогоо явуулах. тамшала битээ авир гарган дэ там чанар шигтэй Жохон урагшаа авчих. Ийшээ. Тэр өнцөг рүү. Чигээр яваад. За, чигээр яваад. Занаанаас зөнчих гэж. Шууд бодлоо. Хаашаа? Саяхан тийшээ. Зүгээр сайн яшгэлөө. Таньшгаа тэгэл. Тэгэл одоо үлээ. Олвол яг адилхан газар руугаа битээ дээшээ шидэхдээ өөр газар руу. Тийшээ юу? Тий, тэгвэл нөгөө өгөөч яг л нэг газар очиод байгаад. Тэгэхээр чи над лайна татаад жоохон өөр газарт доор авч өгнө гэсэн үг байхгүй юу? Хаашаа? Яаж? Одоо наа чин доошогоо явахаараа илүү урт
газар доошоо уруудуулдаг ч юм уу те. Эсвэл дээшээ татдаг ч юм билүү. Тиймэрхүү загвар барина гэсэн үг байна. Follow me. Move it. Move it. Move it. Reggae here. Нэг ч бас хоолмол шидэх шаардлагагүй юм байна дөө. Яг нэг юм байгаа газараа мэдрэх юм бол энүүхэндээ хөвгөөл те. Түрүүний үлзэг хийснээр урсгаал те. Гол нь гэхдээ яг драй нэг давна гэвэл ялаага хараад байна. Нөө нэг хой төр хардаад харснаа. Оролдоод байгаа жижиг юмнууд. Хачч ялаа. Ширүү урсгалд ялаа живчдгөө үлзээ. Хараад байгаа хоёр. Наа жижиг юмнууд л оролдоод байгаа юм шүү дээ. За хаа загсад хэлээрээ. Ингэж барьсан бариул гарныхаа 7 хуруу ингэж авчуулах эрхээ биш энэ хуруу ингэж авчуулах уу те. Энэ дунд хуруу болохгүй юм уу? Дунд хуруу амар эвтэйхэн байх надаа. Өөр твтэйгэрээ юу те. За би наад шилээ чи авах юм байна л да те. Чилийн хин зүгээ. Rana hini нүгэ. Чимийн хүртэн таашаа хавааны. За тэгээд загасчны замнал season 1 episode 3 үгээр өндөрлж байна. Зааварлагч өлзий бол барьсан, та нар харсан. Би бол бариагүй. Гэхдээ өчигдөр болон өнөөдөр нэг юм нэмэгдсэн нь татдаг боллоо, тий, татуулдаг боллоо. Тэрийг яаж ярих мэдэхгүй байна. Ямар ч байсан ингэ татж байна. Би бол ингэж ер нь сурахаар эхлээд шийдлээ. Dry flyer сурахаар шийдлээ. Яагаад гэхээр нимф их хэцүү юм байна. Нөгөө доошо живчиж байгаа учраас татж байгааг нь мэдрэх нөгөө уурганы мэдрэмж бидэнд байхгүй. Туршлагагүй учраас тийм үү. Тийм болохоор сая би баахан ялаа шидлээ. Энэ ягаад даваа санагдсан бэ гэхээр өгөөшөө харчих юм байна. Тэнгүүд пүг гэдээ ингээд оролдоод байгаа байхгүй юу? Тим юм сурлаа. За тэгээд ер нь бидэнд 3 дахь дугаараар ямар зүйлс тохиолдвоо гэхээр энэ дугаар дээр бол нэлээд олон байрлал салсан юм байна. Нэлээд олон иш тишээ явсан. 2 дугаарт хаанч очсон, татсан. Ерөнхийдөө жижигхэн загсууд байгаа даа. Тэгээд миний хувьд бол том жижигнэрээс хамаагүй таталт нь барьж сурах. Нөгөө драйн тосоо хэргэлсэн нэг юм гели юм байт юм байна. Тэгэхээр нөгөө живхэн их удаан болдог гинэ. Тэгээ өгөөшүүдээ ялаануудаа дандаа драйуудаа сайн хатааж хийх ёстой юм байна. Буцаад саунд нь ерөөхдөө ийм нэг сэгсэрдэг жилүүнийг хийгээд бацдаг нэг юм байт юм байна. Тэрийг би дараа нь авъя. За тэгээд ерөөхдөө загасчлаа дөө. Тэгээ сайн явах юм байна да гэдгийг ер нь хатуу ойлголоо. Сайн дээшээ доошоо яв. Голоо сайн тань гэдэг нь үнэхээр чухал юм байна. Том чулууны ард нөөгддөг гэж юм. Энэ харгааны доор болон дээр ийм төрж орсон хэсгийн тогтуун гүнзгий уусан зас байдаг гэж юм. Ирээд буудлахаас өмнө ингээд голоо сайхан харж агаад энд байна уу? Ялаа өмгч гин үү? Үсэргээ байна уу гэдэг тэрийг ажиглаад байрлал газар нь ямар шуухан байна. Тэр мэрийг ихэд ойлгоод авах юм байна. Мэдээж өчигдөр орой дулаан хонуулсан гал төлшийнхэнда буюу танаад үдэ баярлалаа. Намайг дэмжиж одоо ажиллаж байгаа. Төлш байгаа. Дулаахан хонд юм бэ. Би ч нөгөө галдаг майхантай шүү дээ. Тэгвэл дотор нь ингээд нэгийг асаад хоноход бол тэгэл нам. Хоёрдугаарт Voyage Vista Tour компани захирал Үлзий найздаа баярлалаа. Өөрийн унаа хөсгөр үйлчилж загасанд яг дагуулж явж нэлээд гүнзгий мэдлэг олгосон Үлзийдөө баярлалаа. За тэгээд мэдээж үзэж байгаа та бүхэндээ баярлалаа. Донешн хийлгээсэн бүх хүмүүстээ баярлалаа. Subscribe дарсан бүх хүмүүстээ баярлалаа. Like, share хийгээрэй. Тэгээд бүгдээрээ хамтдаа загасчлалд сурцгаая. Дараагийн удаа хаана очиж загасчлахыг Тэнгэр мэдгээ. Ултимаяк.